За өмнөх удаагийн хичээл дээр бол топоо зургийн байр зүй холбоолт хийж сурсан байгаа. За гэрийн даалгавар төгснөөр та бүхнийг 2 зурган дээрээ амжилттай байр зүй холбоолтоо хийсэн гэдэгт итгэлтэй байна. За өнөөдрийн хичээл дээр бол бүгдээрээ байр зүй холбоолт хийсэн 2 топоо зургаа клип буюу одоо бидний хэлж мэддгээр бол кроп хийн. За үүний дараагаар клип хийсэн 2 зургаа хооронд нийлүүлж нэг зураг болох буюу мозаик үйлдэлийг мөн сурах байгаа. За өнгөрсөн удаагийн хэдүүлээ хийсэн зураг. За байр зүй холболт хийгдсэн 2 зураг маань ингээ хоорондоо зэрэгцээд гарч ирсэн байх хэвээр. Та бүхний ч гэсэн ийм болсон байх гэж бодож байна. За өнөөдөр яг ямар үйлдэл эхний хийх үйлдэл маань юу вэ гэхээр биднэрт одоо бол энэ байр зүй холболт хийсэн зургийн маань энэ дээр байгаа одоо нэр, гадна байгаа хүрээ, доор байгаа зургийн мэдээллүүд гэх мэтчлэн энэ эдгээр зүйлсүүд бол одоо хэрэггүй. Зөвхөн энэ доор энэ турс дотор оршиж байгаа топоо зургийн мэдээлэл бидэнд хэрэгтэй. Тэгэхээр бид нэр одоо энэ зурган дээрээсээ яг энэ дөрвөлжин дотор байгаа өөрт хэрэгтэй хэсгээ хаачилж авна гэсэн үг. Нэгэсэндээ кропинг гэсэн үг. За үүний тулд за эхлээд энэ зургаа түр арилгаад L48 10 зурган дээр ажиллая. Хамгийн ихний хийх үйлдэл маань бид нар яг өөрт хэрэгтэй мэдээллийг агуулсан хэсгийг хаажлах тэрхүү дүрсээ зурах ёстой. Тэгээд тэр дүрсээ зурсны дараагаар тэр дүрсний одоо талбай хэмжээгээр энэ зураг маань хаажлагдана гэсэн үг. Тэгэхээр одоо яг энэ дөрвөлжиний хэлбэрээр бид нар ийм дүрс зурх нь байна гэж ойлгох хэрэгтэй. За энэ дүрсийг хийхийн өмнө мөн бас хэд хэдэн тохиргоог хийх шаардлагатай болно. За үүний тулд Customize-ийн Toolbars-нээс Editor туулыг идэвхжүүлж ажилуулна. За Editor tool маань идэвхжээд гарч ирсэн тохиолдолд энэ Editor хэсэг маань гарсан байх болно. За Editor-а гаргасны дараа за бүгдээрээ тухайн дүрсээ хаана одоо дүрсээ үүсгэцгээе. За үүний тулд бүгдээрээ энэ даан буюу өөртөөхөө одоо хийж байгаа бүх шинээр хийж байгаа бүх юм хийж байгаа энэ фолдер дотроо шинээр shape file буюу дүрсэн одоо мэдээллийг үүсгэх товчийг дарая. За хэмжээний нэрийг нүгэй. Тэгэхээр L48 10-ийн одоо клип хийх гэж байгаа дүрсийг зургаж байгаа учраас L48 10 за shape гэдэг үг чинь. За энэ маань бол төрөл нь бол полигон буюу талбай хэлбэртэй дүрс байх ёстой. За үүнийг нь полигоноор сонгоод координат системээ за өмнөх хичээл дээр заасны дагуу L48 North буюу одоо бидний favorites дотор хадгалсан тэр координат системээ сонгоод окей дарлаа. Тэгэхээр бид нарт энэ L48 10 shape гэсэн shape файл үүссэн байна гэсэн үг. За тэгээд тэр маань энэ дээр гараад ирсэн байна. За үүнийг яаж зурж эхлэх вэ гэхээр одоо editor дээр start editing буюу зураг зурж эхэлнэ гэсэн үг. За үүний дараа start editing асааснаар editor зэс маань идэвхжинэ. За editor зэс идэвхжсэний дараа энэ create features гэсэн тавж байгаа юм. Үүнийг дараад гаргана. За тэгэхээр энд L48 10 shape файл маань идэвхтэй болсон байна. Энэ дээрээ даарснаар курсор маань нэмэх тэмдэгтэй болсныг анзаарч байгаа. За одоо ийм болсныхан дараа shape файлаа зургана гэсэн үг. За тэгэхээр бидний shape файл маань эндээс эхлээд за одоо ингээд яг энэ зургийнхаа дүрсийг энэ дагуулад зурнаа гэсэн үг. Нэг дараад хатгаад явчихна гэсэн үг. За хэрвээ ямар нэгэн байдлаар энд ч юм уу ингээд санамсаргуу даарчих юм бол undo буюу буцаах товчийг дараад
зааж болно. За ингээ нөгөө булан хүртлээ зурна. Та бүхэн аль болох ойртуулаад ойрхон зурхыг хичээгээрэй. За би бол цаг хэмнэхүүднээс холгол дагаад явчлаа. За ингээд доошоо ингээд явуулангууд одоо энэ хэсэг маань ингээд бүтэн талбай бүхий дүрс болж байна гэсэн үг. За тэгээд аль болох алтай багтай цэвэрхий хийхин тулд мэдээж ойртуулах шаардлагатай тийм үү. За би бол аль болох хурдан хийж дуусгахын тулд хол зайтай ингэ хадгаа авчи. За ингээд зургийнхаа нэг буланд ирээд тэгээд цаашаа өргүүлж дүүлнэ. За одоо анхаарах зүйл маань бол за энэ булан маань яг энэ огтлцол дээр ирээд дуусаад дүрс маань бүтэн болж байгаа. Тэгээд дүрсээ хэрхэн дуусгах вэ гэхлээр яг тухайн цэгтээ ирж дарсныхаа дараа 2 удаа хурдан дарна. Ингээд цэнхэр хүрээтэй болсноор шеф файл маань үүсч дууслаа гэсэн үг. Ингээ харах юм бол цэнхэр өнгөтэй шеф файлаа бид нэр хийгээд дуусчлаа. Тэгээд дуусныхаа дараа стоп эдитингээ хийгээд тухайн энэ хийсэн дүрсээ хадгалах уу гэж асууж байгаа учраас хадгална. За одоо энэ шеф файлаа ингээ хийчлээ гэсэн үг. Тэгэхээр үндсэндээ юу гэсэн үг юм бэ гэхээр энэ цэнхэр өнгөтэй шеф файлын дүрсээр бид нар энэ L4810 гэсэн дугаартай зураг хайчилж авах гэж юм гэсэн үг. За одоо хэрхэн хайчлах вэ гэхээр энэ search систем. За хэрвээ энэ search system байхгүй хам бол энэ дээрээс search товчоо дараад гаргаж ирнэ. Search цэцээ гаргасны дараа clip гэж бичээд хайгаад гарсан одоо үр дүнгуудээс clip data management гэсэн товчийг дарна. За энэ нь бол бидний одоо crop хийх үйлдэл байна. За тэгэхээр input raster гэдэг нь болохоор бидний энэ хайчлах гэдэг энэ L4810 зургийг хэлж байгаа. Тэгэхээр за L4810 авчи output extent гэдэг нь бол бидний энэ одоо хайчилж авах гэдэг энэ хайчилж авахдаа ашиглах гэдэг энэ талбайг хэлж байгаа. Тэгэхээр эндээ бол L4810 shape явах нь. Ингээд use input features for clipping буюу одоо энэ дүрсний хэлбэрээр энэ зургийг хайчилмаар байна гэдгээ чагтлаар за мөн файл үүсгэх болгондоо хаана хадгалахаа заавал сонгож байгаарай гэж хэлсэн тий. Тэгэхээр за энэ даан гэсэн фолдер дотроо нэрийг нь болохоор за L4810-ийн клип хийгдсэн файл учраас клип гээд өрөвтгөл нь ZDIF байх ёстой. За энэ ZDIF гэдгийг мөн харж бичээрэй. Ингээд save. Окей дарна. За энэ клип хийгдчихэв гэсэн үг. Клип зөв хийгдэж дууссан бол гээд ногоон зөв тэмдэгтэй клип гэсэн товчон гараад ирнэ. За энэ хоёрын унтраагаад одоо харах юм бол түрүүний нөгөө клип гэсэн файл маань энэ. Тэгэхээр гадна талд нь байсан хүрээг нь бид нэр тастаад авчлаа. Зөвхөн дотор нь хэрэгтэй өөртөө хэрэгтэй байгаа юм авчлаа гэсэн үг. За одоо тэгвэл энэ хэрэггүй. Энэ гадна хүрээ бүхий 10 зураг маань бас хэрэггүй те. Нэг арилгач. За нэг төрөй төгөхгүй болоод одоо L4811 зураг яг түрүүнийхтэй адилхан клип хий. За дахиж давтаад юм бол за түрүүний нөгөө клип гэсэн зураг маань өөр газар орсон байна. Тэгэхээр энэ даан дотор байх ёстой учраас энэ ч пастыг оруулж. За одоо энд гараад ирлээ те. Тэнгүүтээ энэ лөө
ингээд даан дотор оруулчлаа. За одоо 11-ийг клип хийхин тулд 11-ийнхаа дүрсийг зурнаа. За та нар түрүү зурсан дүрсээ ашиглаж болохгүй юу гэж бодож магадгүй. Гэхдээ болохгүй. Яагаад гэвэл түрүүн зурсан дүрс маань байр зүй холболт хийгдсэн координат системд орцсон зураг учраас зөвхөн энэ байршилтаа л гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр энийг бол энэ зургийг клип хийхэд бол ашиглаж болохгүй учраас дахиад шинэ shape файл нэ. За энэнийхээ нэрийг болохоор L48 11-ийн shape файл тийм үү. Тэгэхээр shape зүгүүд за энэ нь бол цэгийн хэлбэртэй мэдээлэл биш, талбай хэлбэртэй мэдээлэл учраас полигоноос сонгоод координатын системийн мөнгөчлэн сонгоод ингээд окей даржлаа. За 11 файлын дүүсэд гараад ирлээ. Start editing хийлээ. Create features large editing-гээ төвчүүлж курсороо нэмэх тэмдэгтээ олголоо. За ингээд ортуулж агаад за тэгээд 6 дуусгахдаа яхаа ойлгосон маа тий. Цэгээс өмнөд 2 удаа урдан дарлаа ингээ болчлоо. Эдитингээ унтраалаа юм хийсэн зургийг хадгалчлаа. За ингээд түрүүнийхтэй мөн адилхан дүрс маань үүсчлээ. Одоо клипээ хийн. Data management. За клип хийх гэж байгаа зүйл маань L4811 зураг байгаа. Ажиллаж авах гэж байгаа дүрс нь shape. Хаана хадгалах вэ гэхээр даун татвар руугаа орлоо, фолдер руугаа орлоо. Энийг ашиглаад L48-ийн 11-ийн клип. Учраас save. За клип үйлдэл маань хийгдэж байна. Гэт амжилттай хийгдэж дууссан байна. Shape байрлуулъя. Энийг арилгаад за клип хийгдсэн байна. Тэгэхээр одоо энэ хэрэггүй болгоод одоо ингээ харах юм бол L48 10 11 2 маань клип хийгдсэний дараа ингээд гадна талд нь ямар нэгэн хүрээ байхгүй энд байсан хүрээ нь алга болсон учраас одоо ингээ хоёр зураг маань нийлцэн гэдээ харагдаж байна. Гэхдээ одоо дараагийн хийх үйлдэл маань бол одоо бол энэ хоёр зураг маань тус тусдаа нэг зураг салж гарч байна. Тэгвэл одоо энэ хоёрыг нийлүүлээд хэрхэн нэг файл болох вэ гэдгийг одоо сурч авъя. За үүний тулд энэ дээр менюн дотор Arc Toolbox байгаа. За үүнийг гаргаж ирээд за үүний дээрээсээ 6 дахь хэсэг буюу Data Management Tools дэд хэсэг рүү орлоо. Raster хэсэг рүү ороод Raster Dataset дотор Mosaic tool байгаа. За энэ Mosaic tool нь бол зураг болон битүүдийн хооронд нийлүүлдэг юм үйлдэл байгаа. За энэ рүү орчъя. За үүн дээр Input Raster гэж юм те. Эхлээд аль зургийг оруулах вэ? За L11-ийг өгчээ тэгвэл. За тэгвэл Target Raster гэдэг нь болохоор энэ дээр 11-ийг өгсөн юм чинь одоо энэ дээр 10 дугаартаа өгнө. За энд юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр 10 11 2 дугаартай зургийг хооронд нийлүүлээд энэ дахиад 3 дахь шинээр файл үүсдэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ target raster дээр өгсөн энэ зурган дээр энэ зураг маань очиж нийлээд нэг зураг болдог байгаа шүү. За тэгэхээр target raster дээр 10 клипээ өгчээ. Нэг заагаад өгч юм бол одоо энд одоо L48 10 клип маань нэг юм дангаараа зураг байгаа тийм үү.
Энэ үйлчлэгийг хийж дуусны дараа L48 10 клип зураг маань L48 11 зурагтайгаа нийлээд нэг том зураг болно гэсэн үг. За. Дахиад харуулах юм бол за эндээ 11 өгсөн бол энэ чинээ 10 өгнө. Хэрвээ та нар эндээ 10 өгсөн бол энд 11 өгнө гэдгээ санаарай. За тэгээд окей даржээ. За энд мозаик үйлдэл маань хийгдэж байгаа гэдгийг харуулж байна. За мозаик маань хийгдэж дууссан байна. Тэгэхээр одоо бүгдээрээ сая target raster дээр нь L48 11 зураг авсан учраас за 11 ийм ажиллагаад target маань 10 байсан учраас L48 10 зураг маань 11 зурагтайгаа нийлээд одоо нэг ийм том зураг болоод файл үүссэн байна. За өнөөдрийн заах үйлдэл хичээл маань энэ хүрээд өндөрлж байна. Гэрийн даалгаварт та бүхэн өнөөдрийн заасан үйлдэлүүдээ дахин давтаад өөрсдөө сайн тогтооод юмаа хийгээд дараагийн хичээл эхлэхэд 1 2 6 ингэж үрээгийн тастаж аваад хооронд нийлүүлээд нэг зураг болгосон байгаарай. Амжилт хүсье.